Эхнэр бид хоёр энэ хавийн хүмүүстэй хүн бүгдэд хамаатай нэг чухал сэдвээр ярилцж явнаа. Үхлийн тухай. Ихэнх шашин үхлийг өөр ертөнцид очих үүд хаалга гэж үздэг. Үхлийг Бурхны таалаар болдог зүйл гэдэгт та итгэдэг үү? Хариулахад хэцүү юм. Гэхдээ бүх хүн үхтгийг бодвол тийм биз? Олон хүн яг таныхтай адилхан бодолтой байдаг. Энэ Библийн зүйлд Бурхны нэг сайхан амлалтын тухай бичсэн байдаг. Танд уншиж өгье. Марлаа. Чи Илчлэл 21-ийн 4-ийг унш та. За. Тэрээр буюу Бурхан тэдний нүднээс нулимс бүрийг арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо. Энд цаашид үхэл байхгүй болно гэж байна. Эндээс харвал Бурхны хүсэл тааллаар бол үхэл яах вэ? Бурхны тааллаар бол үхэл байхгүй болох юм байна. Тийм. Хүн үхэхгүй болно гэхлээр танд ямар санагдаж байна вэ? Тэгвэл ч мөн сайхнаа. Бас Бурхан үхлийг үгүй хийхийг хүсдэг юм бол хүн яагаад үхдэг вэ? Нас барагсад яадаг вэ гэсэн олон асуулт гарч ирж байна. Харуулын самбах сэтгүүлийн энэ дугаард амьдрал ба үхлийн тухай үннийг бичсэн байна.